За би нэг 3 асуулт асууя. Ер нь уул уурхайн биржийн тухай хууль маань өөрөө 2022 онд батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилтийн үнэлгээ гэдэг юмыг яг хийж ирсэн үү? Ядаж хэсэгчлээд гэсэн үг тий. Тэгэхээр яг энэ хуулийн хэрэгжилтэн дээр хаана ямар асуудал байгаа гэдгийг яг нөгөө мэрэгжлийн арга зүйн үүднээс нь бол хийсэн үү гэдгийг нэг тодруулъя. Танилцуулга материал дээр бол энэ юусоо орж ирээгүй байсан. За хоёрдугаарт яг энэ хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлттэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж байгаа. За уул уурхайн компаниуд гэнтэргээд ингээд олон оролцогч талууд байгаа. Тэдгээрийн саналыг авсан уу? Хилцүүлэг хийгдсэн үү? За хэдийгээр одоо яаралтай гормоор орж ирж байгаа ч гэсэн бас энэ асуудал дээр ямар юу байгаа үйл ажиллагаа явуулсан бэ? За дагалдаж орж ирж байгаа энэ цөмийн энергийн тухай хууль гэд би яг сайн зориг гишүүнтэй санал нэг байна. Яг энэ цөмийн энергийн тухай хууль яагаад энэ хуулийг дагалдаж орж ирж байгаа юм бэ? Тэгээд бүхэл бүтэн хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдахаар орж ирж байна. Энэ чинь бүр шал өөр одоо бүтцийн энэ хуулийнхаа үзэл баримталтай нийцэхгүй ийм одоо асуудлуудыг бид нар дагалдуулж оруулж ирж байгаагаа цааш та анхаарах хэрэгтэй. За 3 дахь асуулт. Төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь шийдвэрлэнэ гэд аль алийн болон гэд оруулсан байна. Энд чинь өөрөө хууль тогтоомжийн тодорхойгүй байдлыг үүсэхгүй юу? Тэгэхээр яагаад энийг заавал ингэж болон гэж аль алин дээр нь оруулж ирж байгаа юм бэ гэсэн юм асуулт. За цэвэг дөржийн Тугаан сайд хариулт өгье. За энэ хууль одоо хэрэгжээд явж байгаа. За маш хэрэгтэй хууль. Нэлээд олон асуудлуудыг зохицуулсан, орлого төвлөрүүлэх байдлаар асуудлыг шилэн нээлттэй болгох, шударга болгох, үнийн өрсөлдөөнтэй болгох гэдэг асуудлуудыг зохицуулдаг хууль. За мэдээж амьдрал баян учраас цааш нь жоохон одоо сайжруулах, ялангуяа энэ сүүлийн үед үүсэж байгаа борлуулалтын одоо гацаатай байдал зэрэгээс болж бид нар засгийн газар яалтчгүй одоо амьдралын шаардлагаар гэдэг шиг оруулж ирж байгаа хуулиа гэдгийг та ойлгоорой. Дээрэс нь энэ хэрэгжилтийн үнэлгээнд дээр манай төрийн нарийн хяналт шинжилгээнээс мэдээлэл аваад сүүлд нэмээд хариулчаарай. За уул уурхайн компаниудаас авалгүй яах вэ? Бид нар энэ хуулийн төсөл дээр суухдаа бүр хэдэн өдөр ажлын хэсэг байгуулж яам дээр ордонд бүгдийг цуглуулж байгаад нэлээд их хэлцүүлэг засгийн газар дээр ч хийсэн, яам дээр ч хийсэн гэдгийг хэлье. Энэ өөрөө төрийн болон төрийн өмчит орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хэдхэн компани л одоо энэ хуулийн хүрээнд заавал биржээр арилжах энэ асуудал орж байгаа маа. Одоо ингээд нэрлэх юм бол Эрдэнэс 5 толгой, жижиг 5 толгой гэж бид нар яриад байдаг 5 толгой хувьцаат компани, за Дархан төмөрлөг, Эрдэнэт гэсэн ийм одоо үйлдвэрүүд тэр сүүлд нь Эрдэнэс критикал минерал болсон юуны Монгол Орос цэвтмэт гэдэг ийм л компаниудын хүрээнд энэ хуулийн зохицуулт явагдаж байгаа. Тэгэхээр хилцүүлэг хийж энэ компаниудтайгаа сууж ажилласан өнөөдрийн ажлын хэсэгч гэсэн энэ компаниуд маань ингээд орж ирсэн сууж байгаа гэдгийг гишүүнд хэлье. За цөмийн энергийн хууль яагаад орж ирж байгаа вэ гэдэг энэ хилцэгдэхгүй орхигдоод маш удацсан байсан ийм асуудал юм аа. Бид хэд бас энийг зохицуулахгүй бол олон улсын атомын энергийн агентлагийн өмнө хариуцсан асуудлууд байна. Маш олон конвенцоор хүлээгдсэн үүргүүд байна. Мэдээлэл өгөх, дээрэс нь ороонотой холбоотой асуудлыг яг барьж аваад хэрэгжилтийг хангуулад явах асуудал байна. Цаашдаа Чех, Хятад, Оростой гэдээ маш олон ураны төслүүд хэрэгжиж байгаа ийм асуудлууд бол биднэрт байгаа. Тэгэхдээ бид нар 25 оны төсөв батлагдсан учраас энэ дээр ямар нэгэн одоо оронтой нэмэх энэ төр асуудал байхгүй. Цөмийн энергийн эрхлэх асуудал боловсролын сайдын хүрээнд байж байгаа уул уурхайн одоо салбарын засгийн газрын одоо төв байгууллагын харьяанд ирсэн. За энэ дээр нийтдээ 33 хүн байгаа. Энэ 33 хүний тоо нэмэгдэхгүй. За дээрэс нь зохицуултгүй орхигдсон нэг харилцаа бол энэ салбарын энэ цөмийн энерги хариуцсан хяналтын одоо нийслэлд ажиллаж исэн 9 салбар дээр ажилласан 6 байцаагчийн асуудал энд одоо хаана хариалагдах нь мэдэгдэхгүй ингээд байж байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо агентлаг хэрвээ байгуулагдвал энэ байцаагч нар цөмийн энергийн агентлагт ороод явах юм аа л гэсэн логик.